Дулаарч агаал гинт цас урч тэнэгцэн хаврын хаасрахтай өдрийн минь. Хари манч байдгаараа гэртээ юм орол хурдхан сургууль руу явахын төс болол байжсэн чинь нах захынх нь ихчгээд нэг өнхрүү шиг юм ирчээд аав надуу чин ээж нь тэмээ чин өдөөнийх гэж чи хэлээгүй юм уу эмээ чин гэж ирээл өдөөд зүгээр яхад зүгээр атгаад ахаар зөрүүлээд Поттер бөмбөг болгочтیں۔ Тэсэн гэхэд яаж тэсгэвдэ гэж тэсрэл гэрээсээ гарцсан гудамж мэтрэлцэн явж исэн чинь шидтний атуу сэрж оёотон манай хүнийг буудалд төхүүлж өгдөг. Буудалд байхад нь Роны аав нь хайрад хэлдэг. Ганц удгийн орогдол хар Сириус Волдемортын өшөг чамаас аавна гэдэг юм билээ шүү. Болгоомжтойгоор тэргээл анхааруулаа сте. Тэгэл нөгөө хоёртойгоо сургууль руугаа сурсан дугаадуулаад явж исэн чинь ганц удгийн манаж Дементор гэж нэг хар юм галзуу ганц ороглоо хайгаал явж байх зуура хайрыг мань дарч яваад сурж байдгийн DVD. Азар шинэ багш нь аваад манай хүн тасраад сэрсэн чи сургууль дээрээ ирцэн тхүү. Тэгсэн чи шинэ хичээлийн жилийн нээлтэн дээр Дамблдор багш нь хэлдэг. За хүүхдүүд минь гадуур дотор хамаагүй явуу зай. Цаан чинь ганц удгаас галзуу хар Сириус гэд алуурчин кайх нэрэдлэр аимшигт Дементурууд эргэлдээл баг шүү. Амиа бодорой миний хүүхдүүд гэл тэгдэг. Хари айц хүзтэйгэр хичээлдээ суусаар л байв. Гүй чин тэмцээндээ орж байгаа Дементурт соруулаад хөөхий шүүн будаа. Тэгсэн тэр Дими хар юмнууд нь хүний хамаг сайн сайхан дурсамжуудыг сорсон хүний бүр ямар ч амьдрах хүсэлгүй бүтэн эмруултыг хинээ зайлвал. Хари шинэ хар шидийн багшаасаа ганцаарчлсан сургалт авч Дементроос хамгаалах шиддэд тарин сурдээ. Бас тэр хүүхэндээ додгор явж байсан чинь Роны ихэр хоёр ах нь манай хүнд зэнлитэй мап өгөн заяа. Тэрийг гөлрүүлэхийн хаан юугаа хийгээд яагаад яваад байгааг дошуучлаа сууж исэн чинь мапн дээр нь хар Сириус далуулсан гэдэг Питер битэг рүү гараад ирдээ. Юу вэ гээл мөрдөж байгаа л хоёр багштай баригдаад зэнлитэй мапаа хураалгачихноо чаавас. Мулгуу малбоёс болж авраг бүрэгдээ цацлуулахар болсон Хагрид сэтгэл санааг дэмчээр ирсэн манай гурав харуусалд автнаа. Надад хоёр сонголт байсан. Би нэг мөр сонгож нөгөөх нь орхисон. Манай Hermione хоёр залуугаас аль нэгийг нь тэрвэрх сонголт үлдсэн ч дандаа хэрэлддэг Роноос сонгож байгаа юм чи цэц. Харигийн гар бас яаж зүгээр байх. Hermione-г араас нь тэрвэрэстэй. Тэгсэн чи Роны харах нь хурууг нь хазаж цутаанаас. Араас нь муур хулгандаа л арай гэж нэг барьж авсан чинь цаана амар хар нохоо гараад ирдээ. Нөгөө нохоо ч учир зүггүй Роныг чирээл дотроо хашаа байшинтай мод руу орчт юм байгаа зү. Harry Hermione хоёр араас нь боо юм болж орсон чинь нөгөө хорхтол Сириус чинь нохоолж хуурдаг хүн байсан байгаа юм чинь. Harry аав ээжээс минь урвсан муу нохоо чамайг ална гэл дайрсан чинь Сириус Жэнкин урвагч чинь тэр байна гэл Роны харахыг заагаад хүн төрхөнд нь оруулчтیں۔ Тэр муу харах Питер битэг рүү Харигийн эцэг хийг Волдемортод барьж өгөөд өөрийнхөө хураг тастаад Сириуст хамаг хэрэгэд тохоод харах болж хувираад Ронтой хамт 12 жил амьдарсан болж таарж байгаа юм чинь. Хөөх юм уу хилмигдэж ганц худагт 12 жил суусан Сириус чинь Харигийн загалмайлсан эцэг байсан юм билээ шүү дээ. Тэгэл Питер битэг рүүг Дементуруудад тушаах гэж явж исэн чи гай болж нөгөө шинэ багш нь бас хүн чонулчтیں۔ Ёо бүгд амтан болж хуурдаг яатарцсан амьдрал вэ? Сириус чонтой байлдж байх зур энэ завшааныг ашиглаад битэг рүү сэмхээ зугтаач тийм үү балер амтан контролгүй чонод батруулсан хөөрхий Сириусыг аврах гэж утсан Хариг заван Дементр бүслээд үхлийн үнсэлтэд хийдгийн даван дээр нэг гэрлэн бууг ирээл бүгдийг хуугаар нь хөөчтیں۔ Хариг тасраал сэрсэн чинь Рон имлэгт Сириус шоронд орцсон. Яах вэ? Дамблдор багшаа Сириус бүрөөгүй штэ гэж уйлчих шахал хэлсэн чи Дамблдор. За би бол тусалж чадахгүй. Өөртөө уучраал. Нөгөө цаг хугацааг ухраадаг юм ашиглана уу байна өөртөө мэд. Гэлтгдیں۔ Тэгэл Рон гэмтсэн болохоор Harry Hermione хоёр хоёулах нь цаг хугацааг ухраагаад аврах бүргэд Сириус өөрсдөө юутай хийтэн авраад энэ анги дуустдаг юм да. Явж балер их Дементуруудыг хөөсөн хүчтэй шидтэн чинь Harry өөрөө байсан байгаа байхгүй юу? За тэгээ дараа 7 өнөخت Harry-гийнхаа дараагийн ангиар уулзцгаа. Бака. Гиснээс манай YouTube хуудсанд subscribe дарж комент бичээд Harry Potter-ын дараагийн айтмын азтан болоорой.